өнөөдрийн 5 дугаар сарын 1-ний өдөр бол хөдөлмөрч ТV санааны нэгдлийн өдөр багш эмчний маань цалин одоо их хурлаар батлагдсан хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийн дагуу албан ёсоор нэг цалинтай болж 50% одоо нэмэгдэх шийдвэр өнөөдрөөс ингээд хэрэгжиж эхэллээ гэдгийг та бүхэнд хэлье. За ингээд өнгөрсөн хугацаанд бол хэдийгээр эрүүл мэнд болон боловсролын салбарынхантай тохирсон одоо хэлэлцээр байсан хэдий ч хувь хэмжээг нэмэгдүүлэхтэй бол хуучин цалин дээр одоо 50% нэмэгдүүл тооцох. За нэмэгдэл хөлсүүдийг одоо шин цалин дээрээс тооцохоос болоод энэ хоёр салбарт бол одоо хоёр цалинтай юм шиг явж ирсэн. За ингээд ерөнхий сайдаар одоо томилогдсныхаа дараа бол энэ хөдөлмөрийн нийгмийн түвшлийн 3 талд одоо хэлэлцээрийг хэрэгжүүлье. За энэ хүрээнд алдаа дутагдлыг арилгахыг гэж одоо зорилоо. Тэгээ эрүүл мэндийн салбар дээр бол тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн үндсэн дээр бид нэр одоо даатгалын санхүүжилтээр бас тодорхой зохицуултуудыг хийгээд шийдвэрт бол одоо хүрсэн. Ингээд 5 дугаар сарын 1 буюу өнөөдрөөс эрүүл мэндийн салбарын ажилтны албан хаагчдын цалин хөлс одоо хуучин цалин дээр биш шин цалин дээрээс 50% нэмэгдүүлж одоо тооцох шийдвэр бол хэрэгжиж эхэлж байна гэсэн. Ингээд 5 дугаар сарын 1 өнөөдрөөс авралаад эмчнэрийн цалин маань одоо 50%-аар нэмэгдэж байна. 3 талд одоо хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэллээ. За мөн өнөөдрөөс боловсролын салбар дээр яг адилхан ийм нөхцөл байдал байсан. Хуучин цалин дээрээс 50% нэмэгдүүлдэг. Тэгээд нэмэгдсэн цалин дээр нэмэгдэл өсөж тооцдог. За энийг бол одоо засгийн газрын тогтоолоор одоо тогтоолт өөрчлөлт одоо оруулсан хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны зүгээс оруулж ирээд бид нар засгийн газар дээр шийдвэр гаргасан. Эрүүл мэнд боловсрол шинжилгээ ухаан. Тийм 3 салбар. За энэ салбарууд дээр бол нэгэнт тохирсон хэлэлцээр байсан учраас энэ хувь хэмжээний дагуу нэмэгдүүлэхийг шийдсэн. Ингээд 5 дугаар сарын 1-ний өнөөдрийн өдрөөс ахуулаад боловсролын салбарын ажилтны албан хаагчид багш нар маань цалин нь нэг цалинтай болж байна. 50% одоо ингэ нэмэгдэж байна гэсэн. Өнөөдрийн 5 дугаар сарын 1-ний өдөр бол хөдөлмөрч ТV санааны нэгдлийн өдөр багш эмчний маань цалин одоо их хурлаар батлагдсан хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийн дагуу албан ёсоор нэг цалинтай болж 50% одоо нэмэгдэх шийдвэр өнөөдрөөс ингээд хэрэгжиж эхэллээ гэдэг та бүхэнд хэлье. Боловсролын салбар, эрүүл мэндийн салбараа бүгдийг нь одоо 224-25-ыг нийлүүлжлийг одоо засгийн газар тогтоол гаргаж аваад бүх одоо боловсролын салбарын 110 гишүүн, эрүүл мэндийн салбарын бүх гишүүдийн хүмүүс талархлаа одоо гэр бүл хөдөлмөрийн хамгааллын одоо ерөнхий сайдаа талархаж байгаа илэрхийлье. Мөн одоо хүнтэй холбогдлуудад яаж ийм вэхээр боловсролын салбарын хүний нөөцийн дутагдал одоо багасч байгаа. Яг л өмнө нь багш аавна гэсэн дараа маш байсан бол одоо ажил хайж байгаа гэсэн нэг илгээх юм явж байгаа нь маш талархалтай. Ерөнхий сайдад өмнө бас нэг багшийн хөгжлийн хуулийг ингэж гаргаж ирсэн ингээ багштай холбоотой улс орны хойч ирээдүйтэй холбоотой энэ асуудал дээр бол энэ жил боловсролын жил болгож зарласан юм чинь. Тэгээ үүнийгээ хэрэгжүүлэхийг хүсэж